За ингээд дараагийн асуулт руугаа бүгдээрээ оръё. Дараагийн асуултууд ер нь ямар шүү байвал зүгээр байгаа юм лоо бүгдээрээ харъя. За гандангийн каасан дээр очоод Би яасан. Стагаа асуулт байна. Гандангийн каасан дээр очоод алийг нь захиалах байна. за ойлголоо. Гандангийн каса бодъё. Хариултаа харъя. A. Ханийн тэнгэр дуудуулах. B. Хиймрийн сан тавиулах. C. Орлогын үд нээлгэх. D. Өвчин эдгэх ном уншуулах. За алийг нь захиалах уу? Гандангийн кассан дээр очихороо. За баярлаа. Санал хураах шугам маань нэгдэж байгаа. Та бүхэн Freshback аппликейшн ингээд сувгаа тааруулаад үздэг шүү дээ. Хүмүүс нэг сувг эргүүлж байгаа. Одоо тавьж их юм бол Freshback аппликейшнийг татаад саналаа гэж болж байгаа. Мөн 13 TT 88 дугаар руу мессеж илгээгээд та бүхэн саналаа өгнө. За энэ асуултан дээр би бас бяцхан тайлбар хийх зүйтэй болов. Бити нэг хүн дээр хүлээж аваарэ. Амралтын өдөр байна. Бүгд л гандан дээр очиж ном уншуулдаг тий. Ер нь яг одоо маргааш бүтэн сайнны өглөө 8:30-аас сурал эхэлж байгаа. Очоод нэг ном уншуулвал ямар ном уншуулах вэ л гэж асууж байгаа. Тэгээд дотроо ч гэсэн хөнгөн хүлээж аваад за нэг тийм ном уншуулъя да гэдгийг л цөмөөрөө та идэх үү. Ингээд баруун гар талаасаа би эхлэх зүйтэй баг. Дөнгөж сая зүүн талаас явцсан юм чи тийм ээ. За баруун гар талаасаа эхлэе. За тийм. За битэрийн хувьд бол бас бодчихлаа. Бас хариултаа сонгосон бас нэг зүйлийг хэлэх зүйтэй байх. За. Энэ маань өөрөө шоу нэвтрүүлэг. Нөгөөдөөр бас юм хөгжлөө урамсгалтай болж байгаа учраас энэ асуултыг бас нэг төв хүн дээр хүлээж авахгүй. Энд чинь өөрөө хувийн нэг шашин шүт хэрэгт бол бид нар бол халдаагүй шүү. Халдаагүй тэгэл байх. Тийм хөгжлөө маягаар энэ хариултыг сонгож байгаа шүү гэдэг илэрхийлэх зүйтэй. За тэгээд бас хөгжлөө маягаар тайлбар хийгэж удаж. За бүгд л гэр бүлтэй улсууд байгаа учраас нэг ханийн гэр дуудуулах нэг ачаад бүгдэлтэй биш үү? Хаяаж бидний гэр бүлтэйг дэмжиж байгаа. Айгу төлөв төвшин усууд харагдаад шүү дээ. За мэдээж хэмрэн сан бол бас чухал үзүүлэлтүүдийн нэг гэхдээ бол хамгийн чухал нь бол орлогын үд нэгдэх нь нээлгэх нь чухал хаа гэж бол бодож Ер нь байна. орлогын үд ингээ хаалттай байж яддаг байж магадгүй. Ингээд ном уншихгүй ингээд хаагчдаг. Ном уншгаад заал нэгдэж байгаа шүү дээ. Ямар 25,000-аар нээж байгаа. Дэрийг. Гандангийн гасан дээр. За. шалтгаан болохоо бидэд бас эдийн засаг бас хүнд байна. Хүмүүс түрүүнд хэлсэн шүү дээ бас. Юу яагаад өөр ширтэй байна гэдээ яригдчихсан. Бас улсын төсөв мөсөвч бас тийм сайнгүй байна. Тэр агуулгаар орлогоуд Нийчүүл яасан бэ? нийлчүүл бүх юм гоё болчих юм болоо гэж бодож байна. Өмнөх асуултаа шууд холбогдож байгаа юм. Өргөн хүн Монголд аягүй юу. Хоёулаа нэг уншуулчод бас гэмгүүл юм байгаа тийм ээ. За ингээд ер нь уншуулж хараа. Баярлаа. За ойлголоо. За тэгвэл манай Батбаяр сэтгүүлч юу гэж бодож байна? За миний хувьд болохоор энэ ханы лингэр дуудуулах өвчин эдгэх гэдэг хоёр бол яг тийм тухайн тохиолдол байна. За. Зөв. Тухайн үед л Нийтлэг зүйл одоо биш байгаа юм шүү дээ. Тэгэхээр энэ одоо дунд талын хоёр нь нийтлэг байна. Маргааш жишээлбэл 8:30 гээд очиж байгаа бол би орлогын үүдээ нийлэх хүү хямрын сан тавиулах хүү хэмээл би хямрын сангаа тавиулчих. За амирын санаа. Тэгээд хямртаа болцсон байх тэр орлогын Үүдэл өөр аяндаа нэг орж жагаад нэг юм онгойлгочих бах тий. За тийм Магадгүй, бисэн лог. Баярлалаа. Гандан маань юу гэж бодож байна? Энэ нөгөө одоо гандан руу чи ороход ер нь онлайнаар бас ном уншуулдаг болчихсон байх шиг байсан. Тэрийг ашиглаж үзсэн болов уу? Үзчихсэн. Тэгээс онлайнаар бас ном уншуулдаг болцсон байлээ. Зарим нь бол баг зүгээр видео коллеж ном уншуулдаг болцсон байлаа шүү дээ. Гэхдээ яг миний хувьд бол технологи гэдэг шүү дээ. Тэр орлогын үд нээлэх гэдэг нь бас магадгүй олонхын санал авч магадгүй тийм ээ. Анч нэг тийм түрүү хэлээдсэнтэй нэг хаагдсан юм л байгаад шүү дээ. Нэг байсаж байгаа л хаагдчихдаг байгаад шүү дээ. Тэгэхээр орлогын үдээ нээлгээд ингээ явж ивэл бас улс орондоо яриа бас нэг хэвтийхэн болчих юм болоо гэж. Би ном уншаад би мөнгө гарахгүй байгаа шүү. Би ер нь юуч гарахгүй байгаа шүү. Би бол ингэдэй. Энэ бол гэхдээ бид нар бол одоо жишээ нь би нэг камерын сан тавиулчлаа гэж үзэхэд ер нь ингээл гой болчих юм санагддаг шүү дээ. Хэдийгээр зайнаас байсан ч хамаагүй те. Нэг л гой мэдрэмж надад төрдөө. Манай ажил нөгөө Чойжин ламын сүм музей хажууд байдаг байхгүй юу. Тэгээ би машина Чойжин ламын музейн зогсоол дээр тавиад эсвэл Шангирлаа дээр тавиад алхаж ордог байхгүй юу. Тэгээ явж байхдаа тэнд хүрд байдیں۔ Тэрийг эргүүлээл тэгэл залбираал оронгууд ажил янзын бүтэн. За тэрийг эргүүлгээ мартаад яарал явчих юм бол тэр ажил ер нь хизээ болчихж байгаа юм чинь. Тийм учраас одоо бүр юм нэг дотроо тийм нэг сүсэг бишрэлтэй болчиход нөгөөхөө сайн эргүүлж байгаа. Бурхан Чойжин сайхөөс минь гэж байгаа л тэгэл гардыг шүү. Сэтгэлээ Сэтгэлээ юм байна те. Асал юм да.
За ингээд баруун гар талын оролцогч нар маань Конопод ах уу. дарыг За өөрсдийгөө хуураад орлогын үүд нийлэхэд орлоо. Яа орлогын. орлогын үд нээн гэдгийг дарчлаа. За манай зүүн жигүүрийн За ер баг. нь бол нөгөө одоо ингэдэй. Монголчууд орлогын үүдийг нээлгэхэд ном уншуулсан бол ер нь ямар ч ном уншуулсан бол заавал Хямрын санг заавал давхар уншуулдаг ийм ном баггүй юу? Дөрөв уулын сан хэмрэн сангаа давхар уншуулна. За Давхар уншуулна. За тэгвэл За тэгвэл тэгээд сонголтоо одоо Хямрын сан гэж хэлээ, тавилах гэдгийг. Манайх За, баг тийм За сонгоё. За маш их баярлалаа. ингээд харин ихэнх монголчууд маань маргааш гандаа ороод ном уншуулах гэж байгаа бол ямар ном уншуулах гэж цөмөрөө хамтдаа харцгаая. Хэсэг хугацааны дараа бүгдээрээ харах юм байна Оо, за. гэж ойлголоо. Нэвтрүүлэгтээ эргээд тавтай морил. За ингээд бид нэр асуултын хариултыг харах алтан мөч ирж байна те. Асуултыг дахин давтъя. Та гандангийн кассан дээр очиод аль ном захиалах вэ гэж байгаа. Эхний хувилбар ханийн тэнгэр дуудах, бие хувилбар хэмнээ сан тавиулах, С орлогын үд нээлгэх, Д өвчин идгэх ном уншуулна гэдэг. Гэхдээ би ер нь бол сардаа нэг удаадаа өвчин идгэх номыг заавал очиж уншуулж байгаа. Энийг бас нууцаа хэлчихье да тий. Дараасаар очихтой уншуулнаа. За баярлалаа. Ингээд Freshback аппликейшнийг та бүхэн татаад саналаа өгсөн тохиолдолд 8888 төгрөгийн купон олгож байгаа гэдгийг дуулгахад таатай байна. Дахиад Freshback-ийг рекламдчихлаа гэж. Ингээд асуултын хариултыг цөмөөрөө хамтдаа харъя. Монголчууд хэрхэн хариулсан юм болоо? Яа. Ханийн тэнгэр дуудах дээр 7%, орлогын үд нээлгэх дээр 29% байна. Хэмрийн сан тавиулах нь Хэмрийн сан тавиулах, өвчин идгэх ном уншуулах 2. За Хямрын сан тавиулах дээр 55% манай монголчууд санал нэгдсэн байна. Ер нь бас логикоор батөрөө яг зөв юм байна л да тий. Хэмрийн сан тавиулчих юм бол ёндоо өснө. Ёндоо өсгөр нөгөө орлогын үд нээгдэн, мөнгө төгрөг нь орж ирнэ, өвчин зовлон айрлж цухтаана гэл тий. Ханийн тэнгэр нь ороод ирэх юм байна дөө Хэмрийн сан тавиулчих. Тэр Хэмртэй золбоотой тэр аавын хүү аавын охинд бол хань бол олдчил таараа юм байна. Логик нэг зөв юм байна. Тэгэхээр ер нь бол ямар ч ном уншуулсан Хэмрийн сан 4 уулын сангаа тавиулчих бол гэмгүй юм байна гэж ойлголоо. 4 уулын сан бас нэмээд үү? Тэгэлгүй яг. Дандаа давхар явна шүү дээ. Ойлголоо. Хашрын дээр шүү дээ уянгаа мэн. За